Өнөөдрийн хичээл бол ажлаас гарах, өөрөөр хэлбэл resignation өгөх тухай юм. Бид яаж мэргэжлийн түвшинд ажилласаа гарах, мөн эерэг сэтгэл үлдээх талаар суралцсан. Ажлаас гарахдаа хамгийн эхний хийх зүйл бол мэдэгдэл өгөх. Ихэвчлэн 2-7 хоногийн өмнө мэдэгддэг. I am writing to formally resign from my position as your position. Энэ нь таны огцрох хүсэлтийг албан ёсоор илэрхийлж байна. Мэдэгдэлдээ ажилласаа гарах эцсийн өдрөө тодорхой дурдах хэрэгтэй. Энэ нь эргэлзээ төрүүлэхгүй. My last day of employment will be date гэж хэлснээр таны ажлаас гарах хугацаа тодорхой болно. Та ажиллаж байсан компанида талархлаа илэрхийлэх нь чухал. Энэ нь эерэг харилцааг хадгална. I am grateful for the opportunities I have been given at company name. Талархлаа илэрхийлэх нь ирээдүйн харилцаанд сайнаар нөлөөлнө. Шилжилтийн үед туслалцаа үзүүлэхийг санал болгох нь мэргэжлийн хандлагыг харуулна. Шинэ хүнд ажил зааж өгөх гэх мэт. I am committed to ensuring a smooth transition during my departure. Энэ нь таны үүрэг хариуцлагыг харуулж байна. Ажлаас гарах шалтгаанаа хэд дэлгэрэнгүй тайлбарлахгүй байх нь зүйтэй. Мэргэжлийн ёс зүйг сахих нь чухал. I will not discuss the reasons for my departure in detail гэж хэлэх нь таныг хэл амнаас хол байлгана. Одоо жишээ өгүүлбэрүүдийг нэгтгээд үзье. Please accept this letter as formal notification that I am resigning from my position as your position at company name effective 2 weeks from today date. I appreciate the opportunities. Иймэрхүү маягаар мэдэгдлээ бичиж болно. Энэ нь товч бөгөөд тодорхой. Баяртай.